өсвөр насны одоо яг хүүхдийн сэтгэл зүй хэдэн наснд илүү бид нар анхаарах ёстой вэ? Хэдэн наснд илүү эмзэг үе дээрээ явдаг юм бол энэ асуултаар эхлэе те. За тэр ч битгий бүр ингээ Японы эрдэмтэд бол тийм ээ 0-3 наснд одоо хүүхдийн хөгжлийн бүр 80% суурь тавигдана гэж үздсэн байдаг. Хүүхд ямар нэгэн ингээд амьдралын явцад нэг траума авдаг штэ. Жишээ нь эцэг эхийнх нь хин нэг нь өөд болох. Эсвэл ингээд салалт үүсэхтэй аягүй сайхан өсөж хүмүүжүүлсэн байлаа гэж үзэхэд яг энэ нөхцлүүд ингээд тэр багийнх нь одоо суурь хүмүүжилт нь нөлөөлж өсвөр насыг нь одоо эвдэх тийм одоо нөхцөл үүсэх үү. За ялангуяа бага насны хүүхдүүд дээр бол өдөр болгон тогтмол нэг 30 минут яг чанартай цагийг гаргаач. Энэ нь өөрөө их хүүхдийн хайр халамжийг мэдрүүлж байгаа. Энэ одоо би энэ гэр бүлийн гишүүн юм байна. Энэ хүмүүсийн чи хайртай өрн юм байна гэсэн мэдрэмжийг хүүхэд бол хангалттай авч чадна гэж үздэг. Ямар нэг юм хийхгүй ингээ уцаа ухаал хөвч амьдралын зорилгогүй болсон. Энийг одоо яах вэ гэж сэтгэл зүйч дээр дагуулж ирлээ. Одоо ингээ та нэг туслаатгаач гэсэн. Гэтэл тэр хүүхдийн үндсэн шалтгаан юу байсан бэхээр уй гаш байсан. Хүүхдтэй зодуулж өссөн, юу нь буруутсан гэж зүгээр сайхан амьдрал болж байна. Яс юмн дээрээ та ямар сэтгэл зүйн гэмтэл авснаа өөрөө ч мэдэхгүй байгаа. Хүүхдэд хизээч гар хүрч болохгүй.